Компани биш засгийн газартай гэрээлж байгаа танай компанийн хувьд анхны тохиолдол нь болж байна. Яагаад? Хагас дамжуулагч нь өөрөө их яригтай зүйл. Экосистем нь ч маш ихээр өөрчлөгдсөн байна. Олон засгийн газрууд гар бие оролцож, стратеги боловсруулж эхэлж байна. Америк нэгдсэн улсын чипийн санаачлагыг харж байна. Малайзийн засгийн газар ч мөн өөрсдийн экосистемийг бий болгох ажлыг эхлүүлж байгаа нь хөгжлийг хурдсгах маш том алхам болж байгаа. 250 гаруй тэрбум $1 хөрөнгө оруулалтын талаар ярьж байна. Маш олон төслүүдийг хамарч байна. Үүнийг бага зэрэг задлан тайлбарлахгүй юу? Хагас дамжуулагч үйлдвэрлэхээр зорж байгаа компаниуд ерөнхийдөө ихэнх үедээ ганцаараа байдаг. Харин засгийн газрууд оролцсноор нэг ёсондоо салбарын хөгжилд түлхэц болж хөдөлгөж эхэлж байгаа юм. Компаниуд бизнесээ эхлэхэд нь тусалж байгаа гэсэн үг. Мэдээж чипийн хөгжүүлэлтийг бүрэн санхүүжүүлэхгүй ч санаачлаг гаргаж байгаа нь экосистем бүрдүүлэхэд чухал зүйл. Тиймээс энэ нь маш гайхалтай зүйл юм. ARM компани юу санал болгож байна? Бид асар их оюуны өмчтэй. Тод золлын салбартаа дэлхийд тэргүүлдэг. Манай систем серверийн чипүүдэд түгээмэл ашиглагддаг. Гар утас, автомотив, компьютерийн чип гэх мэт бүхэл талбарт хэрэг болдог. Компаниудад боловсруулах чиптэй болох анхан алхмыг нь тавьж өгдөг. Бид энэхүү платформоор санал болгож байгаа. Оюуны өмч эзэмших нь нэг ойлголт ч нөгөө талаараа үүгээрээ юу хийж бүтээх нь илүү чухал шүү дээ. Та хаана хамгийн их потенциал байна гэж харж байгаа вэ? Малайз ирэх 5-6 жил чип үйлдвэрлэх боломжтой юу? Чип үйлдвэрлэх, дизайн боловсруулах нь маш хүнд ажил. Харин огсрох, нийлүүлэх, турших чиглэлд маш өвөрмөц экосистем бүрдсэн байна. Химэл оюунд дэвшилтэд чипийн хувьд үйлдвэрлэхээс гадна огсрох нь маш төвөгтэй зүйл байдаг. Харин Малайзийн гол давуу тал нь маш хөгжингүй экосистемд үйлдвэрлэл явуулах боломжтойгоос гадна дизайн, загварчлал тал дээр манлайлах байр суурьтай байгаа юм. Зарим зөрүүтэй байдлыг хэрхэн тэнцвэржүүлж болохоор нь хэрхэн чадварлаг ажиллах хүчнийг бүрдүүлж үнийг бүтээх вэ? Мэдээж ажиллах хүч хүний нөөц хэрэгтэй. Бид сургалтын төвүүд байгуулах болно. Энэ чиглэлд их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Зөвхөн Малайзийн бус Их Британи, Америк нэгдсэн улсын сургуулиудтай хамтарч байгаа. Тэгэхээр бид боломжит бүх нөөц боломжоо шавхах болно. Мөн экосистем бүрдүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт татахад анхаарах болно. Салбараар нь харуул хамгийн том боломж хаана байна? Магадгүй цахилгаан автомашины салбар Малайзийн хөрөнгө оруулах гол цэг нь байж болох уу? Тийм ээ, цахилгаан автомашин, роботикс, серверүүд, дата төвүүд зэрэг химэл оюунтай холбоотой бүхий л зүйл байж болно. Хамгийн гол нь чипийн үйлдвэрийн хүчин чадал, угсралт, туршилтын боломж нөөцөө ашиглах бүхий л бололцоо нь Малайзад байна. Яг одоо энэ салбарт оролцох хамгийн зөв цаг үе нь ирсэн байгаа. Явандаа өөр ашигаа хүртээх болно. Хүсэж байгаа экосистемээ бүрдүүлж чадах уу? Малайз улс цаг хугацааны хувьд ямар тооцоолтой байх нь зүйтэй вэ? 20 жилийн өмнө мод тарих байсан уу эсвэл өнөөдөр тарих уу гэдэг асуулттай ялгаагүй зүйл гэж бодож байна. Хамгийн гол нь эхлүүлэх. Ялангуяа Малайзийн засгийн газар энэ эхлэлийг тавьж байгаад алга ташмаар байна. Тийм ч олон засгийн газар ийм амбицтай хурдан хөдөлж чадахгүй л байгаа. Мэдээж нэг өдрийн ажил биш ч гэсэн эхэлж байгаа нь хамгийн том алхам. Малайз улс Америк нэгдсэн улс Хятадын араас орох 3 дахь том тоглогч болж чадах уу? Салбарын сайдтай ярилцаж байхад нэлээд өөдрөг байсан. Хүчин чармайлт, алсын хараа, амбиц. Өнөөдөр харсан ихтгэлүүдээс энэ бүгдийг сонслоо. Тэгэхээр энэ бол гайхалтай зүйлийн эхлэл. Нэг өдрийн дотор болчихгүй ч үүний нэг хэсэг болж байгаадаа баяртай байна.